Сайн байцгаана уу монголчуудаа? Стокгольмоос наран чимэг ярьж байна. Тэгээд та нартай өнөөдрийн мэндийг хүргэе. Би нөгөө урдынхаа мэдээллүүдийг ингээд Facebook дээр тавиад ахаар дараагийн зүйл одоо бүх зүйлийн одоо шеэр хийсэн ч юм уу юмнууд ингээд яваад ахаар тэр нь ингээд цаашаа яваад дараагийн мэдээлэлд орж ирэхээр устдад алга болчих ч юм уу тий олоход бас жоохон төвхтэй хэцүү байдаг учраас энийг бүх мэдээллүүдээ хэнийг хэрэгцээтэй болоо гэдэг нэг дор бөгнөрлөх үүднээс YouTube дээр Мэлми гэдэг нэртэйгээр өөрийн влог маягаар одоо мэдээллүүдээ цуглуулаад тавьж байна. Тэгэхээр та нар хэрвээ ирээдүйдээ дахин энэ талаарх мэдээллийг үзэх юм уу тий хин нэгэнд одоо хэрэгцээтэй гэж үзүүлдэ асуусан хүн байвал энэ Мэлми гэсэн YouTube-ийн одоо миний влог руу ороод харах юм бол би бүх мэдээллүүдийг ингэж нэг газар цуглуулад тавьчихна. Мэдээлэл байна. За тэгээд одоо хэдүүлээ үндсэн мэдээлэлд оръё доо. Хүмүүсийн хүсэлтээр энэ альфа касам гэдэг талаарх мэдээллийг тэдний одоо 4 жирмийн танарт хэлээд өгье. Ерөнхийдөө энэ ажилгүйдлийн кас буюу тийм ээ энэ альфа касан, юнан касан гэж бид төрчихтэй ярьжсэн. Эдгээр бол ерөнхийдөө юу гэсэн үг энэ касан бол зөндөө олон байдаг. Одоо зөвхөн танилцуулсан энэ хоёр нь энэ альфа касыг одоо хөдөлмөр хөгжлийн албанаас нэлээд санал болгодог. Тийм учраас би танарт энийг одоо санал болгосон юм аа. Энэ ерөнхийдөө зүгээр л жирийн үгээр хэлэх юм бол энэ чинь ирээдүйн одоо баталгаа болж байгаа нэгсэндээ даатгал гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэг ямар нэгэн байдлаар та ажилгүйдэлд орох тохиолдолд хэрвээ та эдний гишүүнд нээсчихсэн байх юм бол ирээдүйд ямарваа нэгэн эрсдэлд орж айлаасаа халагдсан тохиолдолд таны нөгөө ахуйч хангахгүй нэг хэсэгтээ тодорхой хугацааны хэмжээ дотор 8 сараас тэг жил 3 сар юм уу да жил 3 сарын дотор одоо тэтгэлийг аваад явж явах чийдээ энэ хугацаанд хүн дахиад ажил олох боломж биш үү дээ. Тийм учраас энэ ерөнхийдөө та ирээдүйдээ баталгаа болж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ миний түрүүчийн хэлснээр альфа касны гишүүнчлийнх нь хураамж нь сар 130 крон байдаг. Энэ ажлаа хийгээд явж байгаа тохиолдолд энэ 130 крон бол одоо юу ч биш шүү дээ. Тийм учраас та ирээдүгөө нийгмийн баталгаатай болгоё гэж байгаа бол энийг одоо төлөөд явах нь одоо чухал юм байна. Гишүүн болох нь чухал юм аа гэж хэлэх байна. За тэгээд эдний дөрвөн дотор одоо тэр тэтгэлгийг авах те тэтгэлэг нь хоёр одоо үндсэнд хуваагддаг юм байна. Нэг нь болохоор таны орлогон дээр үндэслэгдсэн тэтгэлэг. Энэ одоо шууд хэлэх юм бол таны орлогыг чинь урд нь авж исэн цалингийн чинь хамгийн дэд хэмжээгээр нь буюу 80% хүртэлх одоо тэтгэлийг авч болно гэсэн үг. 80% тэнцэх одоо цалингийнхаа 80% тэнцэх тэтгэлийг авч болно гэсэн үг байгаа юм. Тэгэхээр суур тэтгэлэг гэдэг нь юу вэ гэхээр одоо хамгийн доод хэмжээтэй мөн энэний одоо өөр нэг бас нэг чухал хэлэх зүйл нь юу вэ гэхээр тэр суур хэрвээ та энэний гишүүнчлэх болж амжаагүй тийм ээ одоо ажлаасаа халагдсан юм байгаа тохиолдолд бол та энэ суур тэтгэлгийг бас өсөлтийг гаргаад авч болох юм байна гэдгийг хэлэх байна. Энийг би сүүл рүү хэлээд ирэх. Одоо нэг тэр орлогон дээр хэрвээ та тэр гишүүнчлэлт нь болоо тэр шаардлагуудын мэдээж энэ тэтгэлгийг авахд бол гишүүн нь болсон байж ах хэвээр тийм ээ мөн ажил хийдэг байсан байх хэвээр тийм ээ тэр тавьж байгаа шаардлагуудыг хангацсан байж ах хэвээр шүү дээ. Тэгжээ тэр 80% хүртэлх тэтгэлгийг авна гэсэн үг. Энэ 80%-ийг авахтаа энэ тэтгэлгийг авахтаа энэ бас хугацаатай 300 хоног та энийг авах эрхтэй. Тэгэхээр нэг 8 сар юм удаа бодохоор тийм ээ 300 хоног гэдэг чинь жил чинь 360 хоногтай байдаг учраас тэгээ сард 30 хоног гэж бодоход тий 8 сар биш 12 сар байдаг учраас 10 сар энэ тэтгэлгийг авах хэрэгтэй гэдэг юм байна. Хэрвээ та 18 наснаас доош одоо насны хүүхэдтэй бол үнээр чинь дахиад 150 хоног нэмэгддэг. Тэгэхээр нийтдээ 450 хоног гэсэн үг. Тэгэхээр эн чинь жил 3 сар гэсэн үг үстэй тийм үү? 360 гэдэг чинь тий 90 хоног гэдэг чинь тийм байна. Жил 3 сар энэ тэтгэлгийг авах боломжтой. Тэгвэл энэ хугацаанд та дараагийнхаа ажлыг хангалттай болоод хийчих чадчих шүү дээ. За тэгээд энэ 300 хоногоо бас авахтаа бас их учиртай 4 жимтэй хувааж авна. Нэгээс 100 хоногийн
мөнгийг болохоор тийм ээ. Энэ мөнгийг авахдаа 7 хоногт хамгийн дээдлэр 5 өдөр авах хэрэгтэй гэдэг юм байна. Одоо 7 хоног биш тийм ээ. 5 өдөр. Ажлын 5 өдөр л гэсэн үг шүү дээ. Тэгээд энийгээ нийтгээс одоо 100 дахь хоногт нэгээс 100 дахь хоног дотор нь та 80% хамгийн дээд хэмжээгээр 80% буюу өдрийн мөнгө нь болохоор 910 крон одоо дээд хэмжээ шүү дээ. 10 кроноор бодож авах нь тийм ээ. Дараа нь 101 дэх буюу тий 101-ээс 200 хоног хүртлээр 80%-аар өдөрт 760 кроноор бодогдож авна. Тэгээд 200-аас 300 дахь хоногоо болохоор та 70%-аар хамгийн дээд нь 760 крон. Хэрвээ та хүүхдтэй тэр нөгөө 150 хоног дэмжих чинь 201 дэх хоногоосоо одоо 450 дахь хоног хүртэлээ та өдөрт 700 хамгийн дээд нь шүү дээ 760 кроноор бодогдоод мөн одоо 70% хамгийн дээд нь 70% буюу 760 кроноор авах юм эрхтэй юм байна. Тэгвэл энэ авж байгаа одоо өдөрт бодож байгаа энэс энэ авж байгаа тэтгэмжээс бас та татвар төлөх ёстой байдаг. Энэ тэр татвар нь болохоор хүний нөгөө тэтгэврийн одоо орлого шүү дээ, тэтгэврийн орлогон дээр үндэслэгдсэн тэрнтэй жишг үцээр одоо татрыг авна гэсэн үг. Тэгээд одоо болохоор нөгөө үндсэн суур тэтгэлэг авах гэж байна шүү дээ. Тэр суур тэтгэлэг гэдэг хамгийн доод хэмжээгээр авах. Энийг болохоор та заавал гишүүнжил байх юм уу тий, тэр гишүүнжлийнх нь болсон байх хэвээр мөнгө төлсөн гэсэн ч юм уу тий, энэ байхгүй байсан ч гэсэн гишүүнжил биш байсан ч гэсэн энэ альфа кассагаар та дамжуулаад одоо авах юм бол тэгээд одоо ороод тийм ээ нэр дамжуулаад авах юм бол өдөрт 365 кроноор одоо хамгийн дээд хэмжээ шүү дээ тий, 365 кроноор бодоод энэ хүслийг гаргаад авч болох юм байна. Тэгэхээр нөгөө одоо та гинтийн ажилгүй болчихсон байгаа одоо ямар ч орлогогүй болсон байгаа хүмүүс бол энийг бас хүсэл гаргаад авах нь тодорхой хэмжээнд тус тиймэр болох юм байна шүү гэдгийг хэлэх байна. Тэгтээ альфа кассагаар дамжуулж байгаа тохиолдолд тий та нөгөө гишүүн болсон болоогүй буюу тийм ээ урд нь гишүүн болоогүй тэр хураамж тэр шаардлагууд тавьж байгаа тодорхой шаардлагууд байгаа шүү дээ. Тэр шаардлагын гүйцэлдүүлээг ийм ч гэсэн альфа кассаар дамжуулаад авахд 365 кроноор хамгийн дээд хэмжээгээр бодогдоод гэхдээ альфа кассаар үйлчилж байгаа учраас та өдрийнхаа 365 кроноос өдөрт 4 крон дүнээс та хураамж маягаар авдаг юм байна. Тэгэхээр та өдрийн чинь мөнгө 365 крон биш 361 болно гэсэн үг шүү дээ. Үүн дээрээс бас нөгөө татвар бас төлнө гэж байгаа шүү дээ тийм ээ. Татрыг нөгөө тэтгэврийн орлогон дээр үндэслэн татвар гэж хэлж байлаа. Ингэж авах нэ. Тэгээ хүмүүсийн нөгөө бас өөр нэг их асуусан одоо үндсэнд ер нь дөрвөн журам нь ийм байна. Хүмүүсийн өөр асууж байгаа нэг асуулт нь юу вэ гэхээр урд нь би нөгөө кассан бүртгэлтэй байсан хураамжаа төлөө явжсэн дунд нь нөгөө ямарваа нэгэн шалтгаан гараад завсардчихсан. Тэгээд одоо ингээд төлж эхлэж байгаа юм. Тэгэхээр тэр урдных маань одоо үйлчлэх болов уу гэсэн асуултууд бас нэлээд орж ирсэн л дээ. Тэгэхээр тэр бол нөлөөлдөггүй юм байна. Ягаад гэвэл тэр завсардсан нэлээд удаан хугацаагаар завсардчихсан учраас тэр болдгүй юм байна. Хураамжийг төлөөгүй 3 сар болж байгаа тохиолдолд тийм ээ та хураамжаа төлөхгүй мө гэсэн сануулга ирээд тэгээ 3 сар одоо төлөгдөөгүй тохиолдолд та тэр гишүүнчлээс бас хасагдчихж байгаа гэсэн үг. Тэр нөгөө тэгэхээр таны даатгал чинь байхгүй болчихдог гэсэн үг. Тэгэхээр дахиад та хизээ кассан бүртгүүлэндээ тэр цагаас чинь их л тооцогддөг юм байна гэж хэлэх байна. Тэгээд нөгөө бас гишүүн биш байгаа тохиолдолд энэ тэтгэлгийг авч болдго юм болов уу гэсэн асуулт зүйн дээрсэн дээ. Тэгэхээр тэр нөгөө орлогон дээр чинь үндэслэгдсэн тэтгэлгийг тэр дээд хэмжээг 80 хүртлэе бол авч чаддгүй юм байна. Харин тэр нөгөө суур тэтгэлгийг бол энэ альфа кассаар дамжуулаад авал болдгийм байна 365 гол. Гэхдээ энэ хамгийн дээд хэмжээ. Энэ ерөнхийдөө тэр нөгөө сая миний хэлсэн тоонууд нь шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ нөгөө хамгийн дээд хэмжээгээр нь гэж бодогдож хэлж байгаа өгнүүд. Үүнийг цааш нь нөгөө касс чинь шийдвэрээ гаргахтаа тийм ээ. Та нарт хэдийг олгоно уу яаж шийдвэр гаргах нь тэрнээсээ үндэслээд энэ нас хэлбэлцэнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ мэдээлэл та нарт одоо тус олно гэдэгт найдаж гин. Тэгээ анхаарал тавьсанд баярлалаа.
тэгээд дараа та нарын асуух асуултыг бас доороо чичээрээ скол мессеж бичсэн болно. Тэгээ би дээр нь харж агаад дараагийнхаа мэдээллийг одоо өгөө хичээе. За тэгээд та нарт бүгдээ амжилт хүсье да. Сайн сайхан хүсье. За баяр та. Дараа уулзлаа баяр та.